Хөгс цовд 2026 олон улсын мөсний наадам 25 дахь удаага болж байна. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд энэ 3 дугаар сарын 2-наас 4-нд гайхамшигт хөвсгөл урандаар үргэлжлэх энэ наадам нь өвлийн аялал жуулчлалыг дэмжих хөвсгөл нуурын байгалийн өвөрмөц тогтоц үзэгсэлэнт төрхийг олон улсад сурталчлан таниулах ач холбогдолтой юм а. За тухайн наадам нь Монголын өв соёл уламжлалт зан заншлыг таниулахын зэрэгцээ орон нутгийн эдийн засгийг дэмжих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чухал хөшөөрөг болж байна. Үзэгчдээ НТV телевизийн сурвалжлах баг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болж байгаа хөгс цовд мөсний баяр дээрээс та бүхэндээ сурвалжлагаа бэлтгэн хүргэж байна. Тэгэхээр мөсний баярын талбай бол та бүхний харж байгаачлан хүн хөл ихтэй маш их өрнөн ийм дэлгэр сайхан болж байна. Тэгэхээр мөсний баярын хүрээнд бол маш олон тэмцээн уралдаануудыг бас зохион байгуулж байна. За тухайлбал мөсөн шагаан харваа, мөсөн сурын харваа, морин чарган уралдаан, за иргэд жуулчдын дунд хөгжилтэй волейбол, за ард бол бас open mic, зоос таталт гэх мэтчлэн маш өрнөн юм хөтөлбөрийг зохион байгуулж байна. 25 жил мөсний баяр зохион байгууллагууд агуулга хэлбэрээр ерөөсөө өөрчлөгдөөгүй. Төрийн байгууллага, төрийн бүх албан хаагчид нэг үгэлэхэд Хөвсгөл аймгийн аймгийн хэмжээний төрийн бүх байгууллагууд төрийнхөө ажлыг орхиод яг энэ мөсний баярын үйл ажиллагаанд яг энэ 2 сард бид нар анхаарал хандуулдаг байхгүй юу? Бүх цэрэг цагдаа энэ онцгой тийм биз. Тэгээ цэргийн хүрээний бүх байгууллагууд энэ аюулгүй байдлыг хангах үүднээс бүгд бүрэн бүрэлдэхүүнээр ажилладаг. Бүх аймгийн төрийн байгууллагууд бүгд оролцдог. Ер нь ингээд шүүмжлэх их амархан, хийх үйл их хэцүү шүү дээ. Ялангуяа энэ байгалийн энэ хүйтэн дээрэс нь энэ эрсдэл бүхий энэ Хөвсгөл нуурынхаа энэ сайн мөсөн дээр ийм арга хэмжээ зохион байгуулна гэдэг айгүй хүнд байхгүй юу. Тэгэхээр эх жилүүдийн мөсний баярыг бол илүү энэ хувийн хвшлийг оролцуулсан, илүү тийм мэргэжлийн байгууллагуудыг оролцуулж ингэж хамтран зохион байгуулах ийм чиглэлийг бид нар барьж байгаа. За энэ жил бол соёл спорт аялал жуулчлалын яамнаас бол мөсөн урлалын арга хэмжээг дэмжиж гайхамшигтай хөвсгөл буюу хөвсгөлийн брэнд болсон бүтээгдэхүүнүүдийн мөсөн урлалаар бүтээж бас дэмжиж оролцлоо. За дээр нь бид нар шууд нислэг, олон улсын шууд нислэгийг авах боломж болцоог нэмэгдүүлэх хүрээнд Хөвсгөлийн мөрөн хотын нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр бас тодорхой хэмжээний төсөв санхүүжилтийг шийдэхээр ажиллаж байна. За мэдээж Хөвсгөл нутагт хөгсөв мөсний баярыг зорж ирж байгаа жуулчид бол бас баазууд маань бас тогтмол үйл ажиллагаагаа явуулж өвлийн улиралд бол бас тогтмол үйл ажиллагаа эрхэлж байна.